Монголчуудын гэр суудсан эртний уламжлалтай. Монгол гэрийн доторхыг хоймор, үүд, эзэгтэн тал, гэрийн эзний тал гэж ялгах нь гэрийн дотор баримтлах ёс, зай талбайн журмыг тогтоосон хэв ёс болдог. Монголчууд гэрийнхээ гол дунд гал голомт тулгаа байрлуулдаг. Гал голомт, галын орн, ертөнцийн төв, газрын өр байдлаар төсөөлөгдөх болсон байдаг. Доктор Дулмын Монгол домог зүйн дүр номонд өгүүлснээр газрын өр гэдэг бол газар дэлхий гэж юучгүй байхад ертөнцийн үүслийн Монгол домогт түгээмэл гардагчлан сансрын далай цалгилж байхад анх ил гарсан хэсэгхэн газар анх хатуурж бэхжсэн дөрвөлжин өр байна. Энэ өрнөөс бүх газар дэлхий 408 захиуст тэлж дэлгэсэн учраас ийхүү галын өр буюу тэв дэлхийн төв гол болсон учиртай хэмээн тэмдэглэсэн байдаг. Галын өрийг тойрсон орон зайн баруун тал нь эрэгтэй хүний эд зүйл, зүүн талд эмэгтэй хүний эд зүйлийг байрлуулдгаас уламжлан эзэгтэй тал, эрэгтэй хүний тал хэмээх болсон байна. Гал голомт галын өрөөс гэрийн доторх орон зайг 12 жилээр хуваан нэрлэх, зүг чиг заах, өнгөөр ялган бэлэгдэх, гэрийн наран цагийн хуваарийг бий болгосон нь гэртэй холбоотой ардын мэдлэгийн нэгэн өв соёл болно. Монгол гэрийн гаднах байдалч ёс горимтой байдаг. Монгол гэрийн бүхий л зүйл монголчуудын зан заншилтай холбогдох нь цаанаа ямар нэгэн бэлэгдэл утга агуулдаг байна. Гэрт орохоос эхлээд Монгол ахуй амьдралын онцлогийг харж болно. Гэрт орж байгаа хүн баруун хөлөөрөө эхэлж орох ёстой. Эсвэл өр нэхэх, хилам, хэрүүл тэмцэл хийх хүн зүүн хөлөөрөө ордог байна. Халах, ойрд, бурайд, өмнөд монголчууд гэрийн эсхийн үүдийг зөв талаас нь зөв гараараа сөхөж гэртээ орно. Харин казах ард түмэн эсхийн үүдийг буруу талаас нь солгой гараараа сөхөж гэртээ ордог байна. Алтай урынхайчууд гэрийн баруун зүүн тэрэмтэй холбож бэхэлдэг амгаймуудыг эргэн гин. Эргэн рүү өнжүүлсэн ширмэл эсхийн эсхийн үүд болно. Ширмэл эсхийн үүднийхээ голд улаан өнгийн цэмбэр чагт тэмдэг ширдэг байна. Мөн цагаан өнгийн даавуун дээр ногоон өнгийн угалзан тэмдэг ойдог. Ширмэл үүдний захаар эсрэг эрчтэй нарийн хар дээсээр хөвөөлдөг нь үүд хаалгаар гэрт муу зүйл орох, өвчин зовлон тусгаас хамгаалсан дом бэлэгдлийн утгатай юм. Мянгад ясны гэрийн эсхийн үүд нь хөхөнгөтэй байдаг нь Тэнгэрийн үл үүдэх, үл устдах цагийн гадуурх мөнх шинжийг бэлэгдэн сав шин хүмүүний улирал хувьсэлд автахгүй байх шинжийг энэ өнгөөр тохиолон бэлэгдэж дээдэлдэхтэй холбоотой байна. Тэгвэл Монгол гэрийн нэгэн чухал зүйл нь хатвч байдаг. Монголчууд хатвчаар шагаахыг маш их цээрэлдэг.